За өнөөдөр сурагчдаа химийн тэмдэг хоолой яагаад энэ. За химийн тэмдэг гэдэг ойлголтыг тайлбарлаад өгье. За тэгэхээр дуучин Болт болон дуучин Жастин Бибер нэг юм бие үсэгтэй зөвлөлт зүгээд байдаг да. Нэрнийх нь эхний үсэг тийм ээ. Одоо жишээ нь Тамир гэдэг хүн байлаа гэж бодоход Т үсэгтэй зөвлөлт зүгнэ штэ. Одоо Сэрчмаа гэдэг хүн байлаа гэж бодоход С үсэгтэй зөвлөлт зүгнэ. За яг үүн шиг тухайн химийн элементийн нэг эсвэл хоёр үсгээр тэмдэглэгдэж байгааг химийн тэмдэг гэж хэлнэ. За одоо жишээ авч ярилцгаая. За энэ элементийн олон улсын нэр нь бол хайдрожин, Монгол нэр нь болохоор ус төрөгч. За тэгэхээр энэ хайдрожин гэдэг элементийн эхний үсэг нь бол химийн тэмдэг байх нь шүү дээ. За дараагийн элементийг харцгаая. За гели гэдэг элемент харагдаж байна те. Олон улсын нэр нь болохоор хелиум. Хелиумын эхний үсгээр нь авчих юм бол хайдрожинтэй ижилхэн болчих гээд байгаа биз? Тийм учраас яах нь вэ? Эхний хоёр үсгээр нь химийн тэмдгийг нь тэмдэглэдэг байна.